2024-өөс 2025 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын Эрдэм сургуулийн бага ангийн заа гаргын нэгдлийн Монгол хэлний мэргэжлийн багш нарын бүлгийг үүсгэн хамтран ажиллалаа. Тус бүлэгт бага боловсролын сургалтын менежер, Монгол улсын зөвлөх багш Анх Эрдэнэ, тэргүүлэх багш Үүр Туяа, тэргүүлэх багш Саран Чимэг, тэргүүлэх багш Даваадлам, заа гаргагч багш Загцрын нарын бүрэлдэхүүнтэй хамтран ажилласан. Энэ хичээлийн жилд энэ бүлэг нь Монгол хэлний хичээлээр сурагчдын уншиж ойлгох чадварыг ахиулах чиглэлээр төлөвлөгөөгөө гаргаж, тус төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Төлөвлөгөөнд тусгасны дагуу сурагчдын зөв бичих болон унших чадварын гарааны үнэлгээг тогтоож, үйл ажиллагааны явцад ахиц амжилтыг гарган үр дүнд тооцсон ажиллалаа. Мөн сурагчдын ойлгож унших чадварыг хөгжүүлэх зорилгоор бид хамтдаа яг цагтаа ном уншлагын аяныг санаачлан зохион байгуулж, сургуулийн хэмжээнд тогтмол үйл ажиллагаа болгон үр дүнтэйгээр хэрэгжүүлж байна. Бид хамтдаа яг цагтаа ном уншлагын аяны үйл ажиллагаа маань өглөөний ээлж 7 цаг 40 минут, өдрийн ээлж 1 цаг 30 минутаас 20 минутын хугацаатай сурагчид маань уншиж хэвшсэн. Энэ үйл ажиллагааг зохион байгуулах явцад нийт багш ажилтан албан хаагчид өөрийн сонирхлын дагуу ажлын байран дээрээ чөлөөт цагаараа мэргэжлийн болон уран зохиолын номыг уншиж судалсаар байна. Сурагчид өдөр бүр тогтмол цагт ном уншиж хэвшснээр тэднийг ойлгож унших, цээжээр бичих, их зохиох, бодлогын өгөгдлийг ойлгож даалгаврыг гүйцэтгэхэд тодорхой хэмжээний агц гарсан нь давуу талууд байлаа. Аяны явцад дунд ахлах ангийн сурагчид ангиараа нэгэн ижил ном унших боломж байхгүй нь тулгамдсан асуудал болж байлаа. Тиймээс сурагчдаас өөрийн унших номыг нь авч, номын фонд үүсгэн улмаар тухайн цагт унших хуудсыг тоог тогтоож өгч байсан. Бага ангийн хувьд ангийн номын санг бүрэн ашиглаж байна. Жилийн хугацаанд зохион байгуулсан үйл ажиллагааныхаа үр дүнг тооцсон боловсролын ерөнхий газар, Монголын хичээл судалгааны нийгэмлэг хамтран Японы JICA байгууллагын дэмжлэгтэйгээр суралцагч төвтэй идэвхтэй сургалтын арга зүй, онол практикийн 9-р баг хурал, хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй, суралцагч төвтэй хичээл үйл ажиллагаа сэдвийн хүрээнд 2 шаттайгаар амжилттай хэлэлцэгдэж, нийслэл болон 21 аймагаас 208 илтгэл ирүүлснээс 2 дугаар шатанд 51 илтгэл шалгарч, Улаанбаатар хотноо чуулж, хүүхэд нэг бүрийг бүтээлжээр уншуулж сургах замаар уншиж ойлгох, алдаагүй зөв бичих, Монгол хэлний хичээлийн агцыг сайжруулах нь сэдвийн дор илтгэлээ хэлэлцүүлж, Монгол хэлний судалгааны хүрээнд шилдэг 6 илтгэлээр шалгаран улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлж батламжлагдлаа. Мөн тус илтгэл нь шилдэг илтгэл 2025 номонд хэвлэгдэн гарахаар болсон.